За бүгдээрээ сайн байцгаана. За та бүхэн өдрийн мэндийг хүргэе. За миний би арай Монголын газрын үйл ажиллагааны хэлтсийн Ганбаатар гэж хүн байна. Тэгээ та бүхэн өдрийн манай компани одоо эсрэг үйлдвэрлэлийн хамгийн ихтгэл хамгийн чухал үйл явц болох те орчиж үйлчлэгээний заавар талаар та бүхэнд тодорхой хэмжээний мэдээлэх зорилгоор энэ сонголтыг явуулж байна. Тэгээд ер нь бол эсгийн үйл ажиллагааг одоо аюулгүй тэгээд яг тухайн эсгийн цаг тухайд гаргахын тулд хамгийн чухал бэлтгэл ажлын гол цөмнүүдийн зорчигч үйлчлэгээний ажил байгаа. Тэгээд бид нар ерөнхий эсгийн дүрмийн дагуу бүх юм ингээд зорчигч бүртгэлээс ахуулаад бүх юм дүрмийн дагуу явдаг учраас бүх юм дүрмж энэ зорчигч үйлчлэгээний заавал дүрм журмын дагуу дотоос нь норм стандартын дагуу явагддаг байна. Тэгэхээр энэ хичээлийн гол зорилго нь юу вэ гэхээр та бүхэндээс харж байна. За зорчигч бүртгэлийн ажлыг гүйцэтгэх, зорчигчдыг бүртгэх болон ачаатны хэсгийн ажилчдыг зааварчилгаагаар хангах энэ хичээлийн гол зорилго болж бөгөөд эсгийн бэлтгэл ажлыг найдвартай хангах тухайн эсгийг яг цагт нь хөөрөх үндсэн зорилготой ажиллах хэрэгтэй байна. Тэгэхээр зорчигч үйлчлэгээний заавар манай компани буюу Арай Монгол авиа компани олон улсаа орон нутгийн эсгийн зорчигч болон пэшний үйлчлэгийг зохицуулах үндсэн бичиг баримтны байна. Тэгээд яг энэ бичиг баримтын дагуу бид нэр тухайн ээлжид явж байгаа зорчигч болон ачаатны бүртгэх онгоцонд тухайн ачаатны ачиж болгох бүх үйл явцууд энэ зорчигч үйл ажиллагааны заавраар зохицуулагдаад явдаг гэж ойлгосноо. За сургалтын хөтөлбөр дээр болохоор бол өнөөдрийн явж байгаа сургалт дээр үл ийм бүтцтэй явах нь нэгдүгээрт нь бол зорчигч үйлчлэгээний үндсэн ойлголт гэж байгаа. За энэ зорчигч үйлчлэгээний үндсэн ойлголтыг бол яг бүгдийг ингээд задлаад үзэх юм бол нэлээд олон минут цагаар ингээд үзэж судлах хэрэгтэй байгаа. Тэгэхээр бид зөвхөн өнөөдрийн үзүүл тавчхан удаад өнгөрн яагаад гэхээр бид хангалтаас байх учраас. За ер нь бол хамгийн багадаа 45 минутаар энэ үндсэн ойлголтыг өгдөг байна. За хоёр хэсэг нь болохоор зорчигч үйлчлэгээний стандарт үйл ажиллагаа. За энэ бол 1 цаг 30 минут 90 минутын туршид явагддаг юм бас хичээлийн сэдв байна. За 3-р нь үйлчлэгээний соёл харилцааны ур чадвар бас 90 минутын зүйл. За энэ бол бас манайд бол сүүлийн үед маш чухал компонент болчиход байгаа. Яагаад гэхээр бид нар бол яг нэг үйлчлэгээний байгууллага учраас бид нар бол аль болох хэрэглэгч хаана гэдэг утгаар бид нар энэ үйлчлэгээний соёлоо авч явах хэрэгтэй. Тийм учраас бид бүх хэрэглэгчтэй нийлэг найрсаг соёлж боловсрол харилцах хэрэгтэй. Тийм учраас энэ дээр бас манай компани бас үүдээд маш даашаа хөтлөж байгаа. За 4-р хэсэг нь болохоор онцгой байдлын нөхцөл ажиллах, техник дарга ажиллах. Ер нь бол эсхийн үйл ажиллагааны бүх юм дээр бол дүрм журм зааврууд дээр бол энэ дээр зайлшгүй тохиолдож байна. Зайлшгүй гэдэг утгаараа тохиолдож болоход ерөөсөө эрсдлийг яаж даван туулах вэ? Онцгой нөхцөл байдал үүсвэл яаж хурдан ажиллах вэ? Ямар нөхцөл үүснээс шалтгаалаад тухайн нөхцөлд зохицох журмын дагуу зорчигчдыг болон эсэх бод үйлчлэгээнд ажиллаж байгаа агаар үйлчлэг бүх тэр ойлгосныг бол ямар нэгэн байдлаар охирж багтаагаад авч гарах тийм нэг техник арга ажиллагааны хүмүүсийг бас олдог байгаа. Энэ үл ингээд байнгын зурглал. За дараагийн хэсэг нь болохоор юу нэг онгоц хөөрхийн нислэг явахаас өмнө зорчигч болон тэдгээрийн тестийг үзүүлэх үйлчлэг эрхэм гүйцэтгэх болон зорчигчийн бүртгэлийн ажиллагаанд ямар журмуудыг даваад мөрөх талаар дурддах байгаа дараагийн сэдвүүд нь. За үүн дээр аюулгүй байдал нислэгийн аюулгүй ажиллагаа, хоёрдугаар нь нислэгийг цагийн хуваарийн дагуу баримтлах тухайн нислэгт шаардлагатай бүхий бэлтгэл ажлуудыг яг тогтоосон цаг минутанд амжуулж яг тухайн нислэгийг цагт нь өөрөхийн төлөө ажиллах юм хэсэг байна. За дараа зорчигчдыг тав тухтай байдлаар үйлчилж нислэгт нь явуулах ийм чиглэл байна. За юу нь бидний гол өнөөдөр ярих гол зүйлүүдийн хамгийн том нь болохоор зорчигч бүртгэлийн үйлчлэг байгаа. За зорчигч үйлчлэгтэй холбоотой суугчийн толоо, тээшний үзүүлэлт болон гар тээшний зүйл их мэт босож шаардлагатай зүйлсийг бэлтгэдэг. Ер нь зорчигч бүртгэлийг явуулахаас өмнө бид нэр эхлээд нислэг эхлэхээс өмнө бид нар манай бүртгэлийн эсгийн ажилчид болохоор олон улсын нислэгтэр бол 3 цагийн өмнө бүртгэл эхэлдэг, орон нутгийн нислэгтэр 2 цагийн бүртгэл эхэлдэг. Тийм учраас бид нар тухайн бүртгэл эхлэхээс багадаа 30
40 минутаас нэг цагийн өмнө ажлын байран дээр ирээд бид нэр тухайн нислэгийн бүртгэлийн ажил дээр ямар үйл ажиллагаа явуулах нь зориулсан бүхий бүртгэл ажлыг хангах хэрэгтэй. Тийм учраас ихэд бол одоо энэ дээр яа тий зорчигч үйлчлэгээ холбоотой бүртгэл явуулахын тулд ачаал дэшин жинхэнэ тул юу хэрэгтэй гэдэг тэр бүх юмудаа ингээд үүсгэн байна. Шаардлагатай суудлын хуваарлах төлөвлөгөө гаргах жишээлбэл бид нэг одоо янз янзын нислэг ингээд байдаг. Жишээ нь тусгай үеийн нислэг, онцгой үеийн нислэг, энгийн нислэг, VIP зорчигчтой нислэг байна. Тэгэл ингээд группээр явж байгаа жуулчтай тийм нислэгүүд байна. Гэх мэтлэгийн нислэгүүдээс нислэгүүдийн онцлог шалтгаанаар бид нар суудлын хуваарлтыг бас ингээд хийх шаардлагатай. Тэгээд бид нар бас энэ өмнө нь зорчигч бүртгэл юуны хийж гэхээс өмнө бид нар ингээд брифинг маягаар хийгээ. За өнөөдрийн хэлбэр ийм юм онцлог тийм юмтэй. Тэгээд энэ дээр өнөөдөр тэр зорчигчдын тэр дээр судалсан хүүхдүүдийг ингэж хуваарлана. За одоо юу гэдэг вэ? Өчтөө одоо энэ онцгой нөхцөл шаардсан зорчигчдуудыг ингэж авч явна гэдэг байлаа. Ингээд тэгэхээр яриагаа хийх бэлтгэлийн ажлыг базаагаад ингэ явдаг. За нислэгийн бусд үйлчлэгийг хангах шаардлагатай мэдээллийг нислэг зохицуулалтын аль болон бусад хэсгүүдтэй харилцан мэдээлэл солилцдог. За манайхаа мэдээж тухайн офцыг хөрөхийн тулд ганцхан манай зорчигч бүртгэлийн одоо хэсэг ажиллахгүй зөвчнөө нислэг зохицуулалтын инженерийн хэлэлц. Тэгэл одоо тэр нэг газрын үйл ажиллагааны бас манай бусад нэг одоо талбай зохицуулалт хийдэг хэсгүүд гэдэг ингээд кадрын хэсгүүдээс зөвчнөө олон юм хүмүүсийн хэсгүүдийн оролцоотой явагддаг учраас эдгээр хүмүүстэй мэдээлэл солилцох, эдгээр хүмүүсээс одоо шаардлагатай мэдээлэл авах байдлаар энэ бүтээгдэхүүн үйл ажиллагааг аваа гэдэг байна. Тэгээд за зорчигчдын төлөвлөж дуусаад бид нэр тухайн нислэгт одоо хичнээн зорчигч орсон хэдэн тонн төлш авсан. Тийм учраас тэр нислэгийн бүртгэгчнээс хийсэн тооцоогоо одоо юу гэдэг нь тэр онгоцныхоо одоо аль талд нь ачаа тийшээ альчих юм тэнцүү одоо балансыг бариулж альчих юм бүх мэдээллүүдийг бид нар бусад хэсгүүдээс авч байгаа. Тэгээд тэр газрын үйл ажиллагаа буюу одоо тэр зорчигчоо суулгах, ачаа тийшээ альчих хөвчлэн гэмээр бүртгэлийн хэсгүүдтэй хийгддэг ашиглалтыг ингээд харилцаа уялдаатай явуулж нислэг ингээд хаадаг байна. За бүртгэлийн зэргүүдэд зорчигчдод зориулсан тавих мэдээллийн чанартай 100% самбар зэргийг бас хилцэн байх шаардлагатай байдаг. Яг тэгэхээр одоо бид нэр хүн болгоныг одоо хүн болгоны одоо чихэн дээр мөчөд хүн болгоны нүдэн дээр мөчөд ингээд гэдэг тийм боломж байдаг учраас тиймэрхүү мэдээллийн чанартай юмнуудыг бид нөгөө постэр маягаар одоо самбар маягаар ингээд бүртгэлийн зэргүүдээр байршуулаад эндээс нөгөө зорчигч маш их мэдээлэл авчих. Одоо жишээ хариутай зүйлс авч явах гэдэг юм уу, эсвэл одоо зөвшөөрөх одоо шингэн зүйл авч явах гэх мэт одоо нислэгийн аюулгүй байдлыг нөлөөлж болохгүй. Тэгээд аюулгүй байдал хамгаалтын үйлчлэгийн шалтгаалаар болохоор одоо хоригдох ч юм уу, хураагдах ч юм уу тийм зүйлсэвэл тэр нөгөө самбаруудаас ингэ мэдээлэл зорчигчд ингээд бүртгэлийн юм дээр орж явуулж авах ч юм уу, дугаалж авах үедээ ингээд аваад боломжтой тийм зовхон самбаруудыг илтгэдэг байна. За бүртгэл эхлэхэд бүртгэлийн зэг чөлөөтэй хэсэг аягийн дугаар нислэгийн чиглэл тавигдсан хэсэг бүртгэлийн систем тээшний нэмийг ажиж байгаа хэсэг зэргийг шаарддаг. За хэрэг бүртгэлийн зэгт өөр бүртгэл авахсан тохиолдолд нислэгийн шуурхай албанд хандаж зохицуулт хийнэ. Урчлан бүртгүүлсэн зорчигчдын нэрсийг бэлтгэх. За ер нь зорчигчдын нэрсүүд угаасаа каснаас урчлаад бид хөрөж хэлдэг. Тухайн нислэгт хичнээн зорчигч явах гэж байгаа, хин гэдэг зорчигч явах гэж хэдэн хүүхд байгаа юм. Хэдэн одоо юу гэдэг нь ганцтай одоо нөхцөл шаардлагыг авчиж байгаа юм. Хин гэдэг нь. За тэрнийхээ дагуу бид нар өглөө тэр яриагаа хийсний дараа тийшээ хараад бүртгэлийн зэг дээр очиод бүртгэлийн зэгийн ерөнхийдөө бэлэн байна уу гэдгийг шалгадаг. За шалгах шаардлагатай. Ягаад шалгаж байгаа гэхээр бид нэр тухайн тэр бидний бүртгэж байгаа тэр одоо цаг хугацаа гэдэг богино хугацаанд явдаг учраас ямар нэгэн тэр техникээс шалтгаалсан эсвэл тухайн тэр бүртгэлийн зэгийн хоног төхөөрөмжөөс шалтгаалсан гацалт эсвэл ямар нэгэн тэ алдаа заах гэдэг юм уу компьютер системүүд нь ажиллахгүй байх гэдэг имэйл одоо ажиллахгүй байх мэдээ тийм тэр нэг бүртгэлийн самбар дээр мэдээлэлүүд нь зөв эсэх гэдгийг мэдээж шаардж байгаа хэрэгтэй. Тэгвэл ялангуяа жишээ нь бүртгэлийн самбар дээр мэдээлэл нь буруу одоо жишээ нислэгийн аялын дугаарыг өөр аялын дугаар гэж бичиж тавьсан хавлаад өөр одоо юу гэх юм тухайн нислэгт явах өөр зорчигч өөр нислэгт явах зорчигч хурж ирээд ингээд дараалал үүсгэх ингээд асуудал үүсгэх бас цаг хугацаа асуудал. Тийм учраас тэр мөрөг яг манай нислэгийн яг аялын дугаар мөн байна уу зөв байна уу цаг нь зөв байна уу тэр компьютер хамт бүх юмуд бэлэн байна уу одоо бидний ажил бэлэн байна уу гэдгийг хэлж шалгах хэрэгтэй. Яг нэг тэрнээс бүртгэл 5-аас 10 минут ингэж шалгаад бүх юм өгөө явах юм. Тэгээд бүтээлээ хэлбэл бүтээлээ цагт нь хааж ивэл тухайн нислэг цагтаа байх юм болно гэсэн үг.
За бүртгэл хийх талаар авчгаа ярил. За бүртгэл гэдэг нь уртсан захиалсан болон эсвэл тохирох суудлыг уурсан суугчийн талааныг олгох тухай зорчигч тий. За зочдын хээшиг жинхэнэ шалгаж биерх буюу зүйлс зүүх. Ягаад гэвэл нөгөө суугчийн талаан дээр байгаа зорчигчийн энэ дээр наасан биерх ачаал дээр наасан одоо биерх хоёрыг хоорондоо ингээд матч хийгээд цэцэж байгаа тий. Тэгэхээр яг дараа нь зорчигч нөгөө газар зорчоод талаан бишээ биерхнийхээ давуу ингээд ачаагаа авдаг учраас. За зүйлс зүүх зорчигчдын мессеж зохиолын тэшний шилжүүлэлт жин тус бүр хөгжиж шаардлагатай тохиолдолд илүү тэшний төлөвлөлтийн тасвар олох зэрэг үйлчлэг юм аа. За ерөнхийд нь бүртгэлийн үйл ажиллагааны ингээд дүнээд хэлсэн мэт те. За зорчигч бүртгэлийн ажиллагааг нислэгийн хуваалт цагаас түрүү ярьсан олон улсын нислэгт 3 цагийн өмнө, орон нутгийн нислэгт 2 цагийн өмнө эхлэнэ. Зорчигч бүртгэлийн ажиллагаа дуусмагц зорчигчийн тоо тэш шуудан карбоны мэдээллийг нислэг зохицуулалтын төвд дамжуулнаа. За ингээд нислэг зохицуулалтын төвд бүх мэдээллийг дамжуулснаар нислэг зохицуулалтын хэлцээхэн маань бүх нөгөө онгоцсон дээр онгоцны нэг ачаал буюу одоо яг нэг тухайн онгоцны одоо хөрөлтийн жин тий суултын жин гэх мэтчлэнгээр ингээд онгоц нислэгт явахд шаардлагатай мэдээллүүдийг тэнд боловсруулаад тэгээ ингээд нислэг багт ингээд өгдөг юм үүтэй дагалтай. Тэгээд эндээс нислэг баг тэрнээс одоо бүх тооцоо хийж байгаа хичнээн тоон шатхуун авах юм тийм нэг бүгдийг одоо нислэгүүд ингээд тооцож гаргадаг байна. За бүртгэлийн үйл ажиллагаа. За бүртгэлийн үйл ажиллагаан дээр ер нь явагддаг одоо гол үйл явдлуудыг энэ дээр ингээд дарааллаад ингээд тавьсан бай. За ер нь бол олон улсын нислэгтэр бол болон орон нутгийн нислэгтэр ямар ч тохиолдолд ерөөсөө хамгийн түрүүнд тухайн зорчигчийн биеийн байцаалтыг шалгадаг. Тэгээд одоо жишээ нь олон улсын нислэгтэр бол одоо гадаад паспорт тухайн зарчиж одоо виз нөхцөлтэй өвчнгүй үү те тэр виз дууссан эсвэл гэдгийг шалгахтай паспортын хавцаа тэр байгаа юм тэрийг шалгах хэрэгтэй. Их мэтлэгээр бүх одоо юуг шалгадаг бичиг баримтыг шалгадаг бас өөртөө бас болгож үздэг те. За тэгээд 16 нас хүүхдийн төсний хэрэгцээг бас үздэг байгаа. Тэгээд 18-аас доош их манайх ч нөгөө заавал хагалц хүнтэй явах хэрэгтэй. Ягаад гэвэл насан туршид бүхнийг одоо зоол хагалцж явах насан туршид байх хэрэгтэй. Энэ ямар учиртай гэхээр одоо сүүлийн үед хүний 8 гэдэг асуудал гараад ирсэн. Тэгэхээр одоо ингээд хүний хүүхдийг ч юм уу насан туршид бүхнийг шууд ингээд ганцаар ингээд явуулаад тэгээд дараа нь тэр нь болохоор ямар нэг интернет шинжтэй юм доодог гэдэг эрсдэл хийгээд ирэх гараад байгаа учраас энэс нь ингээд заавал хүүхдийг хагалцдаг. За энэ түрүү ярьсан гадаад паспорт дээр визийг бас шалгах хэрэгтэй. Зорчигчийн нэрийг харж юм уу маршрутын хүчтэй хэсэг нь. За манай компанийн хүмүүс судалж захиалгын ажиллагаачдад явагдсан юм уу билээ шийдэх юм яг чинь одоо төлөв тооцоо хийсэн юм шиг юм хөөж ирэх байна. За ингээд ихтэй шалгадаг байна. За дараа нь тэшний асуудал тийм өвдөгсөн тэшийг хүлээн авахдаа дараах асуудлуудыг зорчигчдоос асуу хариултыг сонс баталгаажуулж үдээж авдаг. За ер нь бол тэшийг авахдаа бол үгээр нэг ингээд өгнөд авчихгүй. Ер нь бол тэшийг авахдаа эхлээд бүр ерөнхийдөө тэшийг хардаг. Тэр тэш одоо яг зөв одоо бүрэн бүтэн байна уу, чамдаа минь идэрсэн байна уу, цуурсан байна уу, хагассан байна уу, дугуун хүн байна гэдэг үгээр ерөнхийдөө ингээд гадаад үзүүлж гайлаа нэг үзчихдэг. За тэгэл одоо ерөнхийдөө лавлж асууж байгаа хүмүүсээс энэ таны тэш юм уу тий та тийш өөрөө багтж боосон уу? Таны тийш хаваарч асах зүйлс байгаа юу? Таны тийш өөр хүмүүс дайны зүйлс байгаа юу? Тэгээд ингээд шаардлагатай асуултуудыг асуудаг. За тийшээ багс авснаас хойш тийм энэ өөрийн анхаарал хараанаас салцсан уу? Таны тийш дагараа өгөөд хариулсан зүйлс байгаа юу? За тэгсэж дэлбэрэх зүйлс болон аюултай зүйлс байгаа юу? Таны тийш үнэтэй зүйлс байгаа юу? Гэх мэтлэнгээр ингээд тэшнд байж болох юм эрсдэлтэй гэсэн юмнуудыг ерөнхийдөө ингээд асуумжаар асуугаад тэгээ ингээд нөгөө хүн одоо хариулаад байхгүй одоо ямар нэг за зарим усууд бол ингээд миний тэшнд одоо юу гэдэг ингээд архитаас байгаа эсвэл хагах юм ачаа ингээд бас хүмүүс ингээд хэлдэг. Нөгөөт нь тэрнийхэн дагуу бид нөгөө тэшийг бас ангилах нь тийм ангилаад за энэ зүйл ингээд тэш ямар нэгэн байдлаар одоо хаах маах байхгүй бол юу наахгүй за хагах чатай одоо жишээ нь одоо дотроо шилтэй бэлтэй эсвэл тийм нарийн байдлаар одоо эмзэг юмуд байх юм бол энэ дээр хангах чааны хангах юм бас иргэсэн тийм наалтдаг наа. Хэмжлэнгээр ингээд тийшээ хүлээж авдаг байна.
бүлэг зорчигчдыг бүртгэх гинэ. За ер нь бол аялын компаниуд за эсвэл хамт олноороо явж байгаа ийм зорчигчид бас яндаа таарладаг. Тэгэхээр ер нь бол энэ бүлэг зорчигчид ер нь аялын компаниудаар хүчтэй явдаг. Тэгэхээр энэ зорчигчдыг бол ерөнхийдөө тэр аялын компани хөтөч юм уу эсвэл тэр багийн ахлагч нь ахлаа явж идэг. За ялангуяа бас нэг жижиг хүүхдүүд бас ингээд одоо юу гэх юм тэнцээ уралдаанд орох гэж байгаа ч гэдэг юм уу эсвэл нэг одоо группээр гадагшаа сургалтанд явж байгаа ч гэдэг юм уу ийм байдлаар явж идэх хүмүүс үүдэг. Тэднийг бол нөгөө багш нь хариуцаа явж идэг. Аялын компани хүмүүс болохоор тэр тухайн компани хөтөч ч гэдэг юм уу тэр аялын багийн ахлагч нь. Тэр улсууд бол ерөнхийдөө нөгөө хүмүүсийнхээ нөгөө бүх бичиг баримтыг бүгдийг бүрдүүлж авчираад шууд ингээд өөр удаар хэлхүүлсэн байна. Явагддаг ийм бас тохиолдол. За тэгэхээр тухайн манай аялал бүрдүүлж бүртгэлээ ажилласан байна. За жуулчдын ахлагч группийн ахлагчаас бүлэг зорчдын тийз пассвортыг бичиг баримт бүгдийг ингээд хүлээн аваад шалганаа. Тэгээ бүлэг зорчдын тээшнүүдийг зорчигч тус хүмүүс хүлээн авч тус бүр тээшний үзүүлэлтийг болон бусад холбогдох шашгуудыг наадаг юм дөрөв нэг хаагах байх гэдэг юм шашгууд шаардлагатай байна. Яг бүтгэж дууссаны дараа за аялал бүрдүүлэгчийн группийн ахлагчид зорчигчдын пассворт тийз бичиг баримт нөгөө авсан бүх бичиг баримтуудыг буцаагаад өгнө. Буцааж өгч өгнө. За тэгээд группийн ахлагчид зорчигчдойгоо аялал үргэлжлэх хугацааны туршид давалдах ба тэдгээс бичлэн бүх талын тусцаа үзүүлээд явдаг юм. Дөрөвтэй гэдэг юм. Тухайн компани юу гэх за зорчигчдын суудлах хуваарлт гэж бас нэг процесс. За энэ бол бас нэлийн зарим тохиолдолд одоо юу гэх юм онцлог шаардлага гараад ирдэг ийм ажил байгаа. За энэний хэсгийн 4-121-ийн 81 заасан шаардлагын дагуу зорчигч бүртгэж буй аялал бүрдүүлэгч буюу бүртгэлийн ажилтнууд нь бүртгэлийн явцад нислэг үйл агаарын хөдөлгөөний төрөл зорчигчдын тоо зүгээс хамааран захих хуваарлтын дагуу зорчигч тус бүх суудлыг хуваарлаа. За тэгээ энэ бол нөгөө онцлогтой ягаад тэгэхээр агаарын хөдөлгөгч нөгөө нэмж ярихад агаарын хөдөлгөгч ингээд за 140-50 хүнээс судалтай агаар хүлээвэлээ гэж бодоход тийм үл 4-6 тийм аварын гацтай байдаг. Одоо яг одоо цонхон дээр гэсэн. Тэгэхээр хэрвээ аварын гац гэдэг чинь одоо нэг гэсэн доо цонхон дээр баг хаахтай гэсэн. Тэгээд тэр нөгөө хэрвээ ямар нэгэн асуудал нэмээд юм маш хурдан тэр агаарын хөдөлгөөний орох шаардлага авах тэр цонхог шууд бариулын гацж амгаалгаад тэгээд цаашаа аюул газар руу гарах тийм юм байдаг учраас тиймэрхүү агаарын хөдөлгөөний тэр одоо цонхон дээр бол хүүхдүүдийг өрөөсөө суулгадаг. Тэгээд нөгөө хяналтаа алдсан зорчиг байдаг шүү дээ. Одоо жоохон одоо архивар хуудсан ч гэдэг юм уу эсвэл жоохон одоо яач магадгүй царайтай тийм хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүсийг бас суулгахыг ер нь бол хайрдаг. За тэгээд нисэл зохицуултын төвөөс гаргасан агаарын хөдөлгөөний суудлах хуваарлтын төсөлтийн дагуу заагдсан суудлыг бол олгодог байгаа суугчийн толгойн дамжуулаад тийм. За тэгээд аварын гасны харалтаа энэний зөвхөн гасан төрсөн төрөө явуулаа тийм. Эдгээр бас аварын төргөн шуухай байж бусад зорчигчдод тусалж чадах үс Монгол юм англи хэлтэй зорчигчийг суулгах ба жирэмсэн хүүхэдтэй өвчтэй өндөр настай зорчигчдыг суулгахыг бол энэ хоригддаг. За явагчдын танхимын үйл ажиллагаа. За зорчигч бүртгэлийн ажиллагаа ерөнхийдөө дуусаад за зорчигчид цаашаа нөгөө олон улсын дисклин дээр нөгөө хөлийн бүс рүү ордог. Хөлийн бүсгээс орохоос өмнө нөгөө нэг бас нэг аюулгүй байдлыг үзлэгийн шалгалтаар орчдөг. Тэгээд тэрнийг давсны дараа ямар нэгэн асуудалгүй те. За энэ зорчигч хэвэн байна гэдэг давсны дараа цаашаа хөлийн бүс рүү ороод хэл дээр Монгол улсын одоо хэлээр гарч байгаа одоо паспортаа бүртгүүлээд тамгаад оруулаад онцоо үздэг. Тэгээд цаашаа хөлийн бүс рүү нэвтдэг. Хөлийн бүс рүү нэвтэж орсноос цааш танхим бол ерөнхийдөө явагчдын танхим. Энэ дотор нөгөө одоо гаргаж өгч байгаа хүмүүс бол бусад одоо дийлсүүд янз янзын шаардлагагүй хүмүүсүүдийн дотор байхгүй. Дандаа яг хяналттай бүсд яваад орчдөг. Тийм учраас энэ явагчдын танхимууд дээр зорчигчдод тухайн онгоцонд хизээ суух уу гэдэг одоо юу бас хасаал юу бас хасаас орчдөг. Тэгэл онгоцны бэлэн байдал хангадаад зорчигчдаа авах гэсэн тохиолдолд явагчдын танхимаас цаашаа шууд онгоцоо босгодог байна. За Скотланд зарлан мэдээлэл явагчдын танхим оруулж байгааг за бид нар өөрөө зорчигч бүртгэлийн ажилчид бол зарлана. За тухайн хэсэг дээр одоо юу гэх юм те Улаанбаатар Сөүлийн чиглэлд явах 601-р хэсгийн зорчигч онгоцноос ороод зарлан мэдээлэл явах тул зорчигчид нөгөө явагч танхимаас хараад одоо онгоцныхаа нөгөө онгоц руугаа суух хоолойд суудаг. За ордог. За суугчийн толгойн бичиг баримтыг тулхан шалгадаг. Яг
хоолоор орох буюу яг хоолоор орох тэр гацсан дээр суугчийн толон бичиг баримтын шалгаад тэгээ оруулдаг байгаа. За зуршигчийн гартишн хяналттай гартишны зүйлтэй хэсгийг бас давхар шалгана. Өгчийн дахин зуршигчаас бусад өдөр гаргах чиглэл бүтүүлэхгүй юу ясантай хэдийн бүсгүйтэй үйл тийм юм байхгүй. За олон улсын нислэгтүүд бүртгэлийн ажиллагаа дуусах зуршигчдын тав ихэнх шалган нөхцөлөх боомтоор бас зуршигчдын тавтад болгоно. Яг хоёр манай бүртгэлээр орсон зуршигчдын тав хэлийн шалганаар орсон зуршигчдын тав тэнцүү болсон тохиолдолд Японы нислэгний зуршигчдүүд орсон гэж үзээд гээд зуршигч суулгах үйл ажиллагаа дуусна. За агарын хөлөгт зуршигчийг суулгах гэсэн бас нэг хэсэг байна. За энэ бас нэлээд чухал хэсэг. За тухайн зуршигчийг суулгаж байгаа ил бүдүүс буюу бүртгэгч нь зуршигчийн бичиг баримт хийзийг за суугчийн талаар бас шалгаж авдаг. Хэрвээ зуршигчийн тоо зөвшөөрсөн тохиолдол шалтгааны тодорхой төрхөн шугал одоо илэрхийлэн тухайн одоо тэр ямар нэгэн дээр асуудал гаргадаг гэдгийг шийдвэрлэх хэрэгтэй. За онгоцны нэвтрэх зуршигчид дараах дарааллыг баримтлана. Вилчээр буюу за бусад тусгай зуршигчид вилчээр гэж тийм вилчээр буюу тэрэгцэл болон бусад тусгай зуршигчид энгийн зэрэглэлийн зуршигчид VIP зуршигчид гээд ингээд ийм дараалал ерөнхийд хүмүүсээс суулгадаг байна. Вилчээр гэдэг нь одоо нэг гэсэндээ өөрөө нөгөө босоо явж чадахгүй зүгээр ингээд заавал тэрэгцэлээр суух хэрэгтэй хүмүүсийг төрүүлж оруулаад тэгээ дараа нь тусгай хэрэгцээтэй зуршигчдыг оруулаад за дунд нь энгийн зуршигчдыг оруулаад тэгээ хамгийн сүүлд VIP буюу хүнд зочдыг оруулах байлаа. Өөртөө дараалал явдаг байна. За ирж байгаа зуршигчдын үйлчлэхэд оролцож бүх ажилт бод. За түрүүн бид нар ер нь бол онгоц хөөхөд одоо ер нь ямар ажиллагаа явагддаг юм бэ гэдэг талаар ярьсан. Одоо онгоцууд хөөрчөд одоо хөрсөн онгоцоо буцаад буугаад ирнэ. За буугаад ирж байгаа онгоцон дээр ямар одоо үйл ажиллагаа болооч хөтгөлийн хэсгээс явагддаг юм бэ гэдэг талаар одоо хэлье. За мэдээж бас л нөгөө нэг төрөний нөгөө нэг нислэг эхлэхэд бэлтгэл ажиллаж эхэлж ийсэн. Одоо бас ялгаагүй нислэг буухад бас бид нар бас нөгөө нэг нислэг буух, нислэгийг хүлээж авахд бол бас бэлтгэл ажиллагаа анзаардаг. За тэрний хамгийн ихэнд болохоор бүх мэдээ буюу LDM болон бусад мэдээлүүд бичиг баримтуудыг шалгаж ирж байгаа зуршигчдыг үйл ажиллагаанд хэрэглэхэд бэлэн болгох хэрэгтэй. За хичнээн зуршигч ирж байгаа юм тий. За хэдэн ачаа ирж байгаа юм. За тухайн ачаануудыг хаана атсан. За ямар зуршигч байгаа юм тий. VIP зуршигч хэд байгаа юм. За одоо тэр тэргүүцэх шаардлагатай зуршигч хэд байгаа юм. Нэрээ авах хэд байгаа юм. Хэмжлэгээр ингээд зуршигч болгоныг нөгөө нэг ингээд ангилаад тэгээд за ер нь бол нислэг цаанаас ингээд хөөхөд ерөнхийдөө бид операшн буюу нөгөө нислэг зохицуулалтын хэлцээр дамжуулаад мэдээлэл өгчдөг яг үгээр за энэ нислэгэн дээр тийм өвчтөй зуршигч явж байгаа шүү. Тийм одоо тэргүүцэх шаардлагатай зуршигч явж байгаа шүү. Хэдийн ширхэг хэрэгцээр бэлтгэн байгаарай ч гэдэг их мэтийн мэдээллүүдийг ингээд өгчдөг. Тэрний дагуу бид нар нөгөө нэг манай бүртгэлийн ажилтнууд тэргүүцээ бэлтгэх шаардлагатай одоо юм удаа бэлдээд ингээд хугацаа тосоход яг бэлэн болгох ингээд байждаг. За түрүүнд ярьсандээ тэргүүцээ захиалж бэлдэх. За агарын хөдөлгөөс зуршигчдыг яаж буулгах юм бэ? За анх маань ингээд буугаад наашаа явуулаад тэгээд өөрөө зогсоол руу ороод ирнэ. Зогсоол руу ороод ирэнгүүт манай талбай зогсуулагч нар зогсоол руу давхиж оруулаад онгоцыг аюулгүй зогсооод тэгээд хоолой буюу зуршигчдыг буух одоо нэг хоолой үзүүгчээр холбдог. За ингээд үзүүгч холбосны дараа бол манай талбай зогсуулагчийн тохиогоор нисэх багийн үеийн ахлах ажилт нь хаалгаа нэггүй зуршигчид одоо ингээд хоолойгоор бууж эхэлдэг байна. Тэгэхээр за эмнэлгийн яг за ер нь бол зуршигчдыг буулгахад бас хэд хэдийн юм бас ингээд дараалал бас байдаг. Бас онцгой нөхцөл бас бий. За тэндээс ярихад бол эмнэлгийн яаралтай тусламж үзүүл шаардлагатай зуршигч түргэн дуудсан VIP бол нэг яаралтай дараагийн аялалд суух ёстой зуршигч ч юм уу тийм ийм зуршигчдыг бол ерөнхийд нь одоо төрүүлж болгодог ийм бас нэг юу байдаг шаардлага байдаг. За бас бүр хэвтрийн зуршигч юм уу тиймэрхүү зуршигч төр байх юм бол бас эдрийг бүх зуршигч буусны дараа нөгөө хүнийг одоо аюу тайван ингээ болгох юм тийм ч тохиолдол бас байдаг. Дараа нь тэгээд энгийн зуршигчдыг ер нь тэр түүний хоёр одоо онцлогтой хоёр зуршигчийг буулсан дараа энгийн зуршигчтай буулгаад тэгээд хамгийн сүүлдэндээ нөгөө
одоо юу гэдэг тэрэгцтэй үйлдвэртэй тийм тусгай шаардлагатай тийм зорчигчдыг болгодог юм дараалал явдаг байна. За хүндэтгэл үзүүлэх зорчигч буюу хүндэт зорчигч буюу VIP зорчигчд байдаг. За энэ нь бол мэдээж одоо ганцхан үргийн нислэг ч юм уу тий эсвэл одоо энэ төрийн том өмдөрлүүд явах. За манай одоо агарын тээврийн салбар болон нисхийн салбар, за зам тээврийн салбар, за манай өөрийн компани одоо бас томоохон албан тушаалтнууд явах их мэтийн хүндэт зорчигчд одоо зориулсан юм бас үйлчлэгээ бас төрөл манай бас байгаад байгаа. За тэгэхээр энэ дээр бичсэн байна тий. Эдгээр зорчиг гаргаж өгч буй альва газрын яс хэлтсэн зүгээс тавьсан өмнө хүсэлтийг аль болохоор биелүүлэх талаар хүчин чармаал гаргаж ажиллагаа гэж тий. За VIP төрлийн зорчигч буюу хүндэт зорчигчдын дотор нь хоёр үндсэн хэсэгт ангилдаг. Төр засгийн болон олон нийтийн байгууллагын хамгаалалттай тэргүүн буюу тэргүүн зохион. За бизнесийн чиглэлийн холбогдолтой тэргүүлэгч буюу гэдэг ингэж хоёр ангилдаг байна. VIP зорчигчдын. За нислэг явах буюу агарын тээвэрлэлтээс татгалзах бас ийм тохиолдлууд бас байдаг байна. За энэ дээр бол бас хэдэн зүйл хэлье. За нэгдүгээр аюултай авч яваа зорчигчдоос татгалздаг. За зэвсэг бүхий цэргийн зориулалтыг зүйстэй яваа зорчигчдоос бас татгалздаг. Хар тамхи мансууруулах байдал сэргийлсэн хүнийг за тээвэрлэхээс татгалздаг. Оюун санааны болон сэтгцийн өвчтөөс отгоох ундаа хэрэглэсэн тавийн бус хүнийг бас тээвэрлэхээс татгалздаг байна. Энэ бол угаасаа бас нэг олон улсын иргэний агарын тээврийн дөрвөн журам яг манай иргэний засгийн дөрвөн журмаар ингээд бүгд ингээд зохицуулагдсан байх үгүй тэрнээс одоо урхан гарсан юм заалтууд байгаа. Тэгэхээр хамтар хүчтэй хүн түрүү ярьсан те тэр 18 нас хүрээгүй хүүхдийг юусэн хагалах хүн явуулдаг. За түрүү 7 хоног шүү нэрээ хоног жирэмсэн хүн сэжиг бүхий хүн гэж ингээд ийм одоо үлдээсүүд одоо тээвэрлэхээс татгалзах хэрэгтэй гэж байна. За аюултай авч яваа зорчигчийг тодруулъя. За энэ дээр юу гэхээр аюултай ачааны англи дараах бодис болон зүйлсийн агаар хөлөг тээвэрлэх хоригддог. За энэ бол мэдээж иргэний засгийн дөрвөөр заагдсан ийм бодиснууд юмнууд байдаг. Тийм учраас энийг дагуул бид аюултай ачааны зорчигчийг одоо таньжлан шалгаж тээвэрлэхээс татгалздаг. За тэсрэмтгий бодис шатамхай хийч гэдэг юм үү те. За ерөнхийдөө за эсэлдүүлэгч болон органик хэвтэсэл хортой бодис, засраг идэх бодис их мэтийн юмнууд байгаа. Тэгээ сүүлийн үед одоо нэг аюултай батарейнуудыг бас хариулдаг байгаа. Одоо power bank батарей гэдэг бас хэд өндөр ачаа шаардлага. Тэгээ одоо тэрнээс ууж одоо нислэгийн аюулгүй байдалд маш хурц одоо хүчтэй нөлөөлөх үсгийг одоо батарейнуудыг бас ингээд хоригдж эхлэдэг байгаа. Одоо иргэний агарын тээврийн олон улсын байгууллагуудын тийм дөрвөн журам бас шинжилэгдээд ингээд орж байгаа. Энэ бас тохиолдол бас байгаа. За энэ ингээд нөгөө нэг зорчигчдын талаар тээвэрлэхийг татгалзсан юм татгалздаг юм зорчигчдын талаар юм хэлдэг. Ингээд дахиад түрүүнийхээ юу татцсан бай тээ. За нөхцөлтэй тээвэрлэх гэж ерөнхийдөө бас нэг онцгой тусгай чих тийм анхаарал хандуулах шаардлагатай тийм зорчигчд бас байдаг. Тэгэхээр тэрийг үл нөхцөлтэй тээвэрлэх гэж нэрлэдэг байхад онцгой анхаарал шаардлагатай зорчигчд юу байдаг хин байдаг гэхээр за 16-аас дээш насны зорчигчид том хүн гэж тооцох ба онцгой анхаарал шаардлагатай зорчигчид үзэхгүй. Онцгой анхаарал шаардлагатай зорчигчийг хоёр ангилдаг. За үүнд нь эрүүл мэндийн магадлал шаардлагагүй зорчигч энэ төрөлд нь зүйлийн хараагүй одоо хөгжлийн бэрхшээлтэй явах шүү дээ. Тэгээд өндөр настай жирэмсэн тэрэгцтэй зорчигч гэдэг ингээд энэ багтдаг байх нь. Эдгээр зорчигч нь онгоцон цуух болон буухад тусалцаа шаардлагатай зорчигч юм аа. Эрүүл мэндийн магадлал шаардлагатай зорчигч гэдэг болохоор энэ бие байдал болон оюун санааны хувьд онгоцон цуух, онгоцноос буух, мөн нисхийн үед онцгой анхаарал хандуулах шаардлагатай зорчигчдыг хэлдэг. Тэгэхээр яг энэ нөгөө нэг заримдаа ингээд нэг хүнд өвчтэй одоо хэвтриж гэдэг юм тийм болсоо тэгээ бас хажууд нь заавал ингээд эмч дагалдаж явах хэрэгтэй заалттай тийм зорчигчдод бас заримдаа явдаг тийм тохиолдолд эдгээр зорчигчдыг одоо бас онцгой тохиолдол гэж авч үздэг. Тэгээ бас нэг
Эдгээр бас нөгөө явахдаа бас хүчтэй шаардлагатай байдаг. Тэгээ хажууд нь юм чигээ байгалийн хяналтанд тэгээ хэрвээ сандарч мангар бол одоо юу гэдэг тарианаа хийх одоо юмас шатнаас гаргах гэдэг тийм юмштай авах гэдэг. Уусаа авах байлаа гэдэг яадаг. За бас нэг одоо нөхцөлтэй тэмдэглэж гин төрөлхтөд хоёр зэвчтэн байна. За энэ хүмүүсийг одоо юу гэдгийг гадны улсаас одоо хуулийн байгууллага шийдэгдээ тэгээд тэр нь ингээ манай улс нь шийдэж ирж байгаа ч гэдэг юм тий. Эсвэл манай улсаас одоо гадны иргэний энд одоо юм байдал тавтагдаад тэгээд тэр улсынхаа хуулийн ажлын байгууллагыг явж байгаа гэх ийм нэг одоо юу гэдэг хориг солилцох гэдэг үү. Тийм байдлаар тэмдэглэж байгаа зөрчилдгийг хийж байгаа. За энэ дээр мэдээж янз янз байдаг. Одоо жишээ нь гол нь бол ийм зөрчилдгийг үлдэхэд дандаа харгалзах үедээ явуулж идэг. Хоёр талаас нь эндээс нисгт нь бас нэг одоо юу гэдэг тэр хуулийн ажлын байгууллагын хийж хүлээлгэж өгдөг юм уу эсвэл цуг дагаж яваа ингээ авч яваад нөгөө талдаа авч хүлээлгэж өгдөг. Цаанаас нь ч гэсэн бас ялгаар бас нэг тийм байдлаар гэдэг юм. Тэгэхээр энэ дээр бол тоо хязгаарлалт байх. За гэмт хэрэгтэй хүмүүсийн тоо нэг аялалд хоёроос ихгүй байх гэсэн заалт үүд юм байна. За дагалдагчид өөр гэмт хэрэгтэй нэг хүний дагаад 2 цагтаагийн ажилтны эсвэл 2 гэмт хэрэгтэй 2 гэмт хэрэгтэй 3 цагтаагийн ажилтнад дагалдаж явах байлаа гэж явдаг байна. Тэгсэндээ харгалзаж явдаг байна тийм. За тийм энэ дээр бол нөгөө нэг юу яадаг дагалдаж харгалзаж яваа хүн нөгөө бас нэг зэвсгийн чанартай юм авч явах тохиолдол байдаг. Тэрийг нь бас нөгөө манай компани дотоод журам одоо тэр нэг аюултай ачаа тэмдэглэх журам гэдэг ингээд бусад журмуудаар цогцолтсон байлаа. Галт зэвсэгч гэдэг юм эсвэл тэр нэг одоо гап бараахаж гэдэг юм те дээр юмудыг ингээд авч явах бүх юм журмаар ингээд цогцолтсон байдаг. За шууд хууль дээр энэ хэрэгтэн хоёр хүмүүс яаж хууль юм бэ гэхээр тэгэхээр зарчлагд гарахаалганы болон ослын үед хэрэглэх аваарай гарсны хажуу суулгахгүй те. Асуулт үгийн тэрэгт нь гараа заавал гавлуулсан байх ёстой бөгөөд түүнийг хамгаалж яваа цагдаагийн ажилтан та нэг доор гарах гарцыг хамгаалж чинь хаасан байралтаа суугаа гэж. Агуулгын юм тэрэгтэй ботой юм асуудыг бас тэмдэглэхдээ бас нэрийн дөрвөн журам бас баримталдаг байна. За мэдээч бол ямар ч нислэг дээр бол тухайн нислэг багийн дарга тухайн онгоцны бүхий л одоо процессыг өдөртөж явдаг. Уусаа тэр хүний бүх одоо гаргасан шийдвэрээр тухайн нислэг баг одоо тухайн зарчигчид одоо бүх одоо үйл ажиллагаагаа одоо явуулдаг гэсэн. Тэгэхээр энэ бүх асуудлыг тухайн нислэг онгоцны багийн одоо нислэг багийн дарга зайлшгүй мэддэг. Тэгээ одоо тэр буу шийдвэр авч яв. Тэр багш хамт хөрөмж авч явах шаардлага гарах юм бол заавал тухайн нислэг багийн дарга мэддэг. Бас нэг юм бас юу гэдэг агаарын хөдөлгөөний дарга бас тэр буугийн агаарын хөдөлгөөний дарагт өгөөд яг шаардлагатай нөхцөл буцааж өгнө гэсэн тийм бас нэг юм бас байдаг юм шиг хэмжлэгээр ингэ явчихдаг байна. За онгоцны суулгаж буулгахдаа яа гэв бэ гэх юм хэрэгтэй. Зарчигчдаас төрүүлээ суулгачдаг, буулгахдаа хамгийн сүүл буулгачдаг. Заавал зарчигчдод ингэ хамт хайлтуулаад ингээд дунднаа болоод ингэ явдаг байна. Тийм заалттай. За зэвсэг бүхий зарчигч. За түрүүнийг ярьсан. Ер нь бол нөгөө хамгаалтын ажил хийж яваа түрүүний одоо тэр хоёулуудыг харгалзаж яваач гэдэг юм уу. Эсвэл төрийн өндөрлгүүд явж байгаа ялангуяа төрийн 3 өндөрлөг явж байгаа. Заавал нөгөө нэг бие хамгаалагчтай явдаг тийм зарчигч. Тэр үед л ийм зэвсэг бүхий зарчигч явдаг ба одоо энэ үнэхээр тухайн одоо төрийн өндөрлгүүдийг хамгаалж байгаа хамгаалтын ажилтнууд байдаг. Эдгээр нь бол дандаа одоо буу шийдэгдэж идэх юм тий. Ямар нэгэн тийм байхад бол зэвсэг хэрэглэх тийм одоо их бүхий тийм шалтгаан байдаг. Бидний бас нөгөө зэвсгийн тээвэрлэхийн тулд энэ зарчигчдыг тээвэрлэхийн тулд бас л нөгөө бидний дааж мөрдөд юмний дагуу явдаг. Тэгээд зөвшөөрөл авснасаа шалтгаалаад тухайн буугаан скогийн дагуу хураалгаад кабинет байлгах уу эсвэл тухайн одоо агч тий өөрийнхөө мэдээ авч явах уу гэдэг юм тухайн хийх юм нь бол миний яг сонсч ирсэн нэг тийм буугаан бол скогийн дагуу хураалах шиг хураалах гэсэн санагдчих. Тэгээд буцаад нөгөө буухтаа онгоцны дагаас буцаад буугаа аваад тэгээд авчихдаг. Эсвэл яг тэр бууртай хүний бэлдэр хой нэг байлгаад идэх юм байна. Үүнтэй зарчигчдын кабинет гэсэн хэсэж тэмдэх байцтай тэгээ аюултай тэгээ
яаж магадгүй гэдэг үгээс тэрийг хурааж авах юм шиг. За сэтгцийн сонголт бүхий зорч оюун санааны хувьд сэтгцийн хувьд өөрчлөлтөд орчиж. Эдрийг бас нэг судалгаатай бас анхаардаг байна. За энэний бодлоос сэтгцийн сонголтод орчиж энэний байгууллага энэний бодлогыг бусдад аюул учруулахааргүй агаараар зорчиж болохыг тодорхойлсон тийм зөвшөөрлөлтөд тохиолдол тийм асуудал тэмүүлж байна. За энэ түрүүнийг яриад өнгөрсөн ийм хүнд өвчтэй зорчигч өдрийг авч явах нь хүчтэй хүч авч явдаг. Энэ бол бас эмчийн хяналтанд ор явдаг. Тэгэхээр мэдээж шүчиг төрөгч нь хэдийн хэмжээний хүчтэй хүч байх. Тэр нь бас аюултай ачааны дүрм журм заавал зохицуулагддаг учраас энэ бол тоо хэмжээ заавал өгсөн. Тэднийхээ баг хүчтэй хүч аваад энэ зохицуулалттай. За энэний бодлого баг ярьсан та ялгаагүй тэр сэтгцийн өвчтэй гэдэгтэй адилхан өөр төрлийн бас өвчтэй хүмүүс бас нэг энэний бодлого байгаа. Скэл одоо тийм шаардлагатай гэдэг тийм үйлдэл ингээд зохицуулалттай явдаг. Чадваргүй зорчигч. За энэ бол нэг одоо өөрөө босоод явж чадахгүй, өөрөө үйлдэл хийж чадахгүй, өөрөө биеэ дагаа явж чадахгүй юм зорчигч. Одоо чадваргүй зорчигч. За ингээд доор татвар өгсөн байна. Бүгдийг дөрөв бас ярьжсэн тийм хамгийн хурдан нэг юм өчтөй хүндүвчтэй зорчигч хийж байгаа. За энийг алхасчих үү тийм дөрөв ярьжсэн. Дахин бодвол оршиг одоо энэ хөдөлгөөн ойлгомжтой тийм. За хараагүй зорчигчдоор угаасаа нөгөө за хэрвээ ганцаараа явж явах юм бол заавал нөгөө бүртгэлээ ажилтан чинь эсвэл үгүй ажилтан нөгөө чиглүүлж хийж биш чиглүүлж шүү. Тэгээд тэрийг чиглүүлж авч яваад хийлийн шаардлагыг гаргах нь угсаас болох. Тэгээд одоо тэр тасч байгаа гэрүүлийн хүмүүжид тэр асуудал хөрвүүлж үүсдэг байна. Хийлийн зорчигч. За энэ бас түрүүний хараагүй юм шүү. Тэгээд арай юу болохоор хараатай болохоор зүгээр нөгөө хараагүй зорчигч гэдэг асаргаа баг шаарддаг гэх юм байна. За яваач. Өөрөлдөө татгалзах гэмээр хүүхэд төрөх хугацаанд энэ дээр бас нэг онцлог байдаг тийм. Жирэмсэн зорчигчдоос юу авч байгаа асуулга авч байгаа. За тэгээ яг хизээ төрхийн нэг тодорхой мэдчих юм бол ер нь бол 2 хоног түүнээс бага хугацаатай одоо хүүхэд гарах болсон бол ер нь тэмүүлэхийг татгалздаг. Одоо яагаад гэвэл одоо агаарт явж байгаа бие байдал нэг юу болох ч гэдэг юм уу эсвэл гинти ямар нэг юм болох тийм. Онгоц ч бас байнгын доктор эсвэл сэгсрэлттэй өсөд авахлаараа бас аюу хүний гинти юу байдал стресс амах учраас нөгөө хүүхдээ гаргачих магадлал өндөр учраас тийм учраас тэр студийн болоод 2-7 оноос багш одоо төрөх магадлалтай тийм чиглэл юм тэмдэглэхээс татгалздаг. За нэг хүүхэд за энэ хүүхдүүдийг бол угаасаа ээж аав нь заавал нэг хариуцж авч явдаг. За нэг хүүхдийг бол бас нэлээд сашгаа чанаад ер нь бол бас хүүхч бас одоо тэр чихнхэн нэг байдаг юм яа ер нь бас жоохон хэцүү өөлж үзээд байдаг зарим хүүхд мэд яг чихэн мэддэг юм шиг. Тэгээдээс тэгээд одоо тийм хүүхдийг бас жоохон анхааралтай хэмжиж авахгүй бас нэг онцлог тийм нөхцөлтэй хүмүүсийн одоо юу хэмжээтэй зорчиж байна. За энэ чинь амар том тархан баг амар тоо стандарт бус одоо ихтэй ус гэж эсвэл өндөртэй амар ингээс уусан чинь нөгөө тэгээд өндөрчл гайгүй ерөнхийдөө хүн гайгүй хамгийн хэцүү нь тархан суудал багтахгүй болсон ч аяа хэцүү. Одоо жишээ амар бүдүү суумаа өдрийг бол одоо тийм их бас л тийм үйл бас асуудалтай л. За одоо хоцсон үлдээ зорчиж байна. За энэ чинь нөгөө хөлөө нөгөө тэмийг хийж байгаа тийм. Энэ чинь бас нөгөө телевизээр суулгаад байна. Тийм. Суудал захиалга хоцсон үлдээ зорчиж тэгээд үлдээ хатаа. За энийг бол шууд бүтгэлийн ажилтнууд руу хэлхэл хийгээ тийм. Тэгээд хилээд яахгүй телевизээр хийхгүй юм чинь өөрөө бас явж чадахгүй. За амрахтаа зорчиж байгаас бүгд үчтэй байна. За ерөнхийдөө ийм л одоо нисдэг
Үлдэхийн өмнө гардаг зочигч бүртгэлийн хэсгээр гардаг байна. Абгүй энэ дээр бас тэгээд бас энийг үзээд бас мэдлэг юугаа баталгаад авч байгаа байна. За тестний хувьд нэг хэдийн хэлчих. За тухайн зочигчийн аялалтай холбоотой бас түүний өөрийнх нь авч яваа тэ эд зүйлс хувийн өвч хөрөнгөний тест гэдэг тухайн аялалд одоо онгоцонд авч орох байгаа юм одоо тест эсвэл цогч гэдэг юм уу тэ эсвэл тэр юм өөрийнх нь хэмнэлдэг юмнуудыг хэлээд байгаа. Тэгэхээр хэрэг өөрөө заагаагүй бол бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй тестний аль аль нь орно гэж. За бүртгэгдсэн тест гэдэг нь юу юм бэ гэхээр тэрүүлэгч өөрийн хариуцлагандаа хүлээн авч тестний зүйлсийн тасалбар зүйлсэн тэр тестийг л хийж байгаа. Нэгсэндээ бүртгэлийн ажилтан тухайн хүнээс тестийг нь аваад жин дээр тавиаж игнэ. За тэгээд нөгөө асуулт юмудаа асуугаад хэрвээ ямар нэгэн тийм одоо онцлог тест биш үү тэгээд шууд жинсэн жин тэр нөгөө хэтэрсэн юмнаас авахгүй шууд хэвэн болж шууд энэ дээр нөгөө тестийг биехгүй үү тийм асуулбар бичээд тэгээд тэрийг нөгөө тестийг зүгээд ингээд аваад өөрийнхөө компани манай авиа компани хариуцлагад орсон тестийг бүртгэсэн тест гэж хэлдэг. За бүртгэгдсэн болгоор тестний жингийн хэлбэрийн доод хязгаар доор дурдсан байдлаар тогтоогдгоо. Мөн тестний нөхцөлөөс хамаарч авч явж болох тестний хэмжээ өөр өөр байж болно гэж. За манайх бол А319 маягийн 2 агаар хэмжээтэй. За энэ дээр бол энгийн зэрэглэлийн зарчилсдаар 20 кг ачаа олон усад авч явахыг зөвшөөрдөг. За 10 нотод 15 кг ачаа авч зөвшөөрдөг. Хүүхдэд болохоор бол 20 кг ачаа олон ус зөвшөөрдөг. 10 нотод 10 кг ачаа зөвшөөрдөг байна. За жижиг яриа хүүхдэд болохоор хүүхдийн тэнэг зам тэнэг хоол хүнс зэрэг юм бол ачаа тестний одоо төлөвлөс чөлөөчдөг. Ийм жонтой. За дараагийн зэт нь болохоор ослын болон хэвийн босдох болтолтой. За ослын дотор доор дуудах үйлчлэлийн таамаглах биш тийм нөхцөл байдал мэдэрснийг аваарын тохиолдол буюу ослын тохиолдол гэхээр за үүнд болохоор зарчигч нисбагийн гишүүн эсвэл 3 хэсгээр нас барах мөн эдгээр хүмүүс гэмтэх шахах тохиолдол гарвал бас ослын тохиолдол үүсдэг байна. За онгоцон техникийн дутагдал эвдрэл гэмтэл анх бусад онгоц газарт байдаг буюу илтгэв гарах эсвэл бусад онгоц газарт байдаг буюу илтгэв зүйлсийг одоо гэмтэх юм үлдэх бас ослын гэж үздэг байна. Гал том газар хөдлөлт гэх мэт зорчигчд болон үйлчлэгээний ажилтнууд нисэх буудлын томд хөрөнгөд гэмтэж өргөх. Дээр дутсантай ижил төлөв бусад тохиолдол илэрдэг ажиллах юм бол энэ нь ослын тохиолдол гэж үздэг байна. За хэвийн бус нөхцөл гэдэгтэр болохоор за дараах тохиолдолд үйлчлэг мэдэх таамаглах боломжгүйгээр гарч ирэхийг хэлнэ. Үүнд болохоор бол ослын нөхцөл байдал шилжиж үүсэж болох нөхцөл байдал, онгоц алга болох, онгоцыг хулгайлах эсвэл хулгайлахыг хэмжигдсэн эсвэл аюулгүй байдалтай холбоотой зүйлс, дээр дурдсан зүйлтэй ижил төрлийн аюулгүй байдал хашсан тохиолдлууд, эдгээр тохиолдлуудад Аэро Монголиа компани онцгой байдлын үйл ажиллагааны зааврын дагуу эдгээр тохиолдолд тохиолдолд ажилладаг байх нэ. Түрүү бас нэг хамгийн анхны хичээлийн хамгийн түрүүнд онцгой байдлын үед ажиллах техник арга ажиллагаа нэг дурдж ирсэн. Тэр үйл ерөнхийдөө тэр үйл ажиллагаа чинь энэ онцгой байдлын үйл ажиллагааны заавар гэж бүх авиа компани байдаг. Одоо манай компани өөрөө одоо зааврын дагуу одоо их бүхий албан тушаалтууд нь томилогдоод тэгээд ингээд өөрийнхөө дагуу ажилладаг байна. За шалгалтын хийсэн дараа. За ер нь бол ямар ч сургалт одоо хичээл заагдсан. За тухайн хүмүүс одоо тэр сургалтаас юу олж авсан, юу ойлгосон, тэр сургалт хэр үр-дүнтэй болсон гэдэг талаар одоо үнэлгээ өгөх хамгийн одоо юу гэдэг хамгийн түгээмэл арга шалгалт гэдэг. Тийм учраас одоо ингээд энэ сургалтын дагуу дараа одоо сургалтын төлөвлөгөөний дагуу сургалтын хамгаалсан ажилтнаас шалгалт авах гэдэг системтэй байна. За тэгэхээр та бүхэн шалгалт авах юм дээ. За шалгалтыг доорх хүсэлтэд заасны дагуу явуулна гэж байна. За энэ дээр бол хугацаагийн хугацаа заасан байна. Эхний удаа бол 45 минут өгөх юм байна. Дараагийн удаа бол бас дахиад тэрээр шалгалтанд хэмжлэхгүй үзүүлэх дахиад 45 минут өгөх. Гэхдээ шалгалтын төв 80-аас дээш тохиолдолд бол тэнцсэн гэж үзээд дахиж авахгүй. 80-аас доош өдөрсөн хүмүүс одоо давтан шалгалтыг өгөх гэдэг. Мэдээлэл
үйлчлэгээ авах болох юм тий. За нааш энэ дээр бичсэн юм тий. Өөрөө алтан шалгалтанд амжилтгүй үзүүлсэн юм. Бас нэг юм тий. Асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Энэ хүмүүсийг яах вэ гэдэг бас өдөрлөг нөлөөтэй бас ярьдаг байх тий. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Ажлын амжилт. Бичигтэй сууж шээ.